Таман намайг асуулчлаарай. Яг гэвэл би та нартай зориулаад хийсэн байсан видеог маань YouTube-ээс сустгагдсан. Яг гэвэл би одоо энэ юм чих гэх юм уу та буруу дуу ашигласан байсан болохоор ерөөхдөө бас хамаагүй бэкграунд хин нэгний дууг бас тавьж болдгоо мэлээ. Тийм болохоор тэрнээс хойш юусоо бичлэг хийгээгүй. Тэгээд хичээл ажил гээл явсаар ер нь тууштай ютубер хүмүүс яаж ингэж өдөр болгон бичлэгийг явдгийг бол сэмдэггүй байна. Магадгүй тэдний ажил бизнес болсон болохоор тэр юм уу. Миний хувьд бол яг нэг хоббигоор хийдэг болохоор бас нэг 100% цагаа зориулж бас чаддаггүй. Тэгтээ намайг ингээд баян үлээд идэг та нартай бүр үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр зарим нь намайг бүр гайгүй янз бүрийн болсон юм шиг тэгсэн байсан. Тэгээд би бол зүгээр байна. Эрүүл байна. Зүгээр яг өнөөдөр шинэ оны минь дуучлаарай. Бүр ухаан жолоогүй л байгаа юм яриа авчлаа. Шинэ оны минь дүрхий. Шинэ оноо сайхан хүрсэн биз дээ. Тэгээд шинэ оноороо юу хийж баярлав. Тэгээд ерөөхдөө 2021 дүгнэхэд маш их өөрчлөлт, маш их гинтийн зүйлүүд их болсон жил байлаа миний хувьд. Бусад хүмүүсийн хувьд магадгүй энгийн, уйтгартай, хөл хорионд нэг муухай жил нь бас л гэж хүмүүс яриад байгаа. Миний хувьд бол бүр нэг амар амьдралд бол өөрчлөлт гараад байсан юм бол байхгүй. Зүгээр яг зарим нэгэн өөрчлөлтийг тооцсон бол маш олон шинэ сорилт, маш олон шинэ даваанууд бас миний амьдралд гарч ирсэн. Тэгээд 2020 оны эхлэл ерөөхдөө давгүй дайжгүй байна. Тэгээд би нэр амар ингээд депрессэнд нэг хэсэг бас аюуг орсон. Яг гэвэл хичээлээ жоохон дийлэхгүй, хичээл хүн санагдаад тэгээд зүгээр л жоохон нэг хэвийн амьдралаас жоохон удаад нэг сонирн болцсон байсан. Тэгтээ тэгээд одоо ерөөхдөө гайгүй болж байна. Хүн ер нь яг тийм байдалд угаасаа орд юм бэлээ. Тэрийг бол хүнд асуудал гэж бодох хэрэггүй гэж бодож чинь. Тэгээд орчин одоо ер нь бол энэ нэг сараас 6 сар хүртэл маш их хичээл ном ихтэй яаж давандаа л гэж яг үндэ бодогдож байна. Тэгээд би 2021 онд маш олон зорилго тавьсан байгаа. Би тэр зорилгоо заасан дээр бичээд хадгалсан байгаа. Тэгээ би 2021 оны 12 сарын 31-нд дэлгэж харна. Тийм байна. Тэгээд өөрчн би бас ажиллаа солих шийдвэр гаргаж байгаа. Би ажиллаа солиод илүү мэрэгчлэлтэйг ойрхон олон хүмүүсийн дунд жоохон нийгмийн ажил хийх сонирхолтой байгаа. Хүнтэй харьцдаг. Тэгжээж би хэлээ сайжруулна. Тийм болохоор юу ч ихсэн энэ зундаа заавал шинэ ажилд орно гэсэн маш том төлөвлөгөөтэй байгаа. Мөн дээрээс нь манай хамгийн сайн ангийн маань одоо хичээлээ хамт хийдэг найз маань бас өөр сургууль руу шилжиж байгаа. Тийм болохоор надад бол амар гонхтой байна. Яг гэвэл хань байхгүй. Жохон ганцаараа яг тэгвэл хичээл хэлснээс хойш ерөөхдөө ангийнхаагаа сайн танихгүй. Дандаа зүүмээр холбогддог болохоор жохон танихгүй группийнхаас өөр хүмүүсийг бол сайн таньдгүй. Тийм болохоор жохон тийм байна. Тэгтээ яг альваа зүйл ер нь тэгэл хэцүү байх тусмаа хүн хөгждөг, альваа зүйл хэцүү байх тусмаа хүн тэрний төлөө явдаг болохоор би амархан газрыг болон амархан ямиг сонгож амархан газраа одоо
тийм тайван балан байхыг ерөөсөө хүсэхгүй байна. Тэгэх юм бол над би ерөөсөө дээшилж дэвшгүй. Тийм болохоор энэ нүгээрээ бас хэдий их зугааж гисэн маш том одоо намайг өөрчлөх том даваа шүүл гэж өөртөө сургамж өөртөө тийм одоо юу юм бэ? Хүч өгч тэгжиж илүү их тайвширч гэх юм. Тэгээд ерөөхдөө бол өдөр болгон нэг л хэвийн ажил хай нэг ажиллаж байгаа. Тэгэл хичээлдээ явах гэх мэт би нэрээ утгагүй нөхөж байгаа. Тэгээд би бас ямар байранд ороод яаж тогтжуулж байгаа энэ төр гоё влог хийн. Тэгээд та нар манаас үзээрэй. Мөн дээрээс нь энэ жил би гоё юул хооллоод гоё фитнест яваад өөрийгөө бас дахиад илүү их гоё өөрчилмөр байна. Одоо байгаадаа сэтгэл хангалуун бус байгаа болохоор мэдээж хүн болгонд 2021 он гарахаар би ингэн тэгнэ гэж ярьдаг ч яг тэрэндээ байдгүй. Гэхдээ би яг заавал өөртөө амлцсан зорилготой хүрнэ. Одоо л гэж явахгүй л ер нь цаг хугацаа бол маш хурдан явж гин. Хэнийг хүлээхгүй байна. Тийм байна. Та нар маань бичаарэ. Та нараар минь юу байна? Заримдаа ингээд үг ингээд эвлэж өгөхгүй болчихгоо. Би ерөөхдөө бол нэг иймэрхүү л байна. Би тэгээс нэг гэртээ бас байхгүй. Бага болохоор хамаатны да бага болохоор бас байнгын микрофон бүх юм аваа явж олж чадахгүй байгаа. Тэрийг ойлгоорой. За би та нартай тэг өөрийгөө сайн л гэдгийг хэлэх гэсэн. Би тэгээ нэг гоё хийх юм ихтэй өдрөөс нэг дээр шиг влог хийнэ за. Тэгээ та нар өөрсөндөө тохиолдсон гоё юмнуудаас комментор бичээрэй. Тэм бас ер нь миний инстаграмаар бас дагаад намайг амьд гүгүүг бас мэдэж болно. Зарим хүмүүс нэг YouTube-д комментэн дээр үе чи зүгээр үү яац юм бэ? Яагаад ингэ гэнтал болж байгаа гэдэг. Би ер нь инстаграм амирыг ашигладаг. Тэгтээ аних олон дагагч маагч интерактив дээр ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл намайг одоо дагахгүй бол хэрэггүй л гэж боддог. Тийм болохоор нэг амир инстаграм энэ ашигладаг. Яг зөв өдөр тутмынхаа сториг бол хийдэг. Тэгэл ер нь бол тэгэл ажил хичээл хаяа нэг Netflix тэгэл ер нь иймэрхүү. Тийм болохоор өөртөө гоё төлөвлөгөөнүүдийг гаргасан байгаа. Одоо цаг 12 өнгөрч чинь тэгээд нэг ASMR бичлэг хийхэд бол заавал юм чимээгүй орж өмөрдөг хэвээр дээрээс нь хин нэг унтахыг бас амар хүлэн яг л би ганцаараа амьдардаг болохоор гэр бүлийнхнийгаа унтсныхан дараа хийхгүй бол чимээ шууган ихтэй. Энэ бол зүгээр ингээд сууж байгаа л бичлэг хийхгүй болохоор за тэгээ шалтгаан тоочод байл мунтахгүй угаасаа тартад ийм хийж байгаа болохоор би та нартай аль болох гоё бичлэгнүүдийг дандаа үргэлжлүүлж хийж байна. Тэгээ намайг баян сонсдог хүмүүстэй бүгдээрээ найртай шүү. Тэгээд гоё комент бичээрэй. Тэгээд тэр нь л би маш сайн байгаа гэдэг бас тагнаа хэлмээр байна. За би унтлаа. Та нар маань сайхан амраарай.